LED ламп суйрлуулахын ашиг тус нь юу гэдэм болов? Сайн байна уу? Цэмбэ авто гэрлийн мэргэжилтэн байна. LED лампыг та автомашиндаа суйрлуулснаар зөв ашиглаж чадвал олон давуу талуудтай байдаг. Хүмүүс ихэнхдээ LED лампыг автомашиныхаа гэрлэнд суйрлуулсан л бол гял болно гэж боддог. Харин энэ бодол нь буруу бөгөөд ойрын гэрэл дээрээ жолоостой өндөр ватттай тод тусгалтай ламп суйрлуулсан ч таны гэрлийн тусгалын хэлбэлт болон тусгал тохиргоо стандартын дагуу зөв тохируулагдсан бол эсрэг талаас иж буй жолоочнуудыг гялбуулах эрсдэл байдаггүй. Мөн жолооч таны үзэгдэх орчин хангалттай сайн нэмж өгдөг. Харин ойрын гэрэл дээр линзгүй буюу цайрын ойлтноос бусдаг гэрэлтэй бол түүндээ LED ламп суйрлуулбал гялбуулах эрсдэлтэй байдаг. Олон гэрэлний хувьд өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл хүртэл 150-аас багагүй метрийн зайд эсвэл жолооч гэрлийн шилжүүлэхийг тогсон бол түүнээс шол зайд холын гэрэлээ ойрын гэрэл рүү заавал шилжүүлнэ. Мөн суурин газрын гэрэлтүүлэхтэй замд холын гэрэл ашиглахыг хориглодог. Холын гэрэл нь асартаа нэг шугамд бус цайрны ойлтонд хүчтэй цацаж асдаг тул энгийн шар ламп суйрлуулсан эсвэл LED ламп суйрлуулсан ялгаагүй буруу ашиглал жолоочнуудыг гялбуулах эрсдэлтэй байдаг.